Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Мэдээж өнөөдөр алал 5 гараг 1-р сарын 28 Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсээр энэ цаг мөчид өнөөдрийнхөө азнуудыг тодорхойлоход бид бэлэн болсон байна. Та бүхэн маань үндэсний латрууд хэрхэн оролцож хэрхэн азаа үзэхээ мэдэхгүй байгаа бол та бүхэн үндэсний латрын албан ёсны Facebook болон Icon цагийн мэнээр зочлоод үзээрэй. Тэгвэл та бүхний бас хэрхэн үндэсний латрууд оролцох вэ? За бусад мэдээллүүд бас шинэхэн төрсэн азнуудын сэтгэлдлүүд алал үзэгч та бүхэнд маань хүрдэг юм шүү. Та бүхэн маань манай тасалбар борлуулах өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа цэгүүдээс тоглох хугацаа авч бүгэлснээр тоглолтонд оролцох боломжтой байдаг. За түүнээс та бүхний маань бидний лөө илгээдэг 4 хоронтой болон 6 хоронтой тоонууд алал тохиролт маань оролцдоггүй юм шүү. Та бүхэн заавал тоглох хугацаа худалдан аваарай гэдгийг зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийнхэн 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг 6D 642 гэсэн тоглолтуудын өнөөдрийнхээ азнуудыг хамтдаа тодорхойлъя. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Мэдээж уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байна. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 их өсгөж авах боломжийн эзэн болох юм. Энэ бол мэдээж 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ тохирлыг эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Үзэгчдээ илүү сайн харуулахын тулд бөмбөлөөнүүдийг эргүүлээд харуулъя. 1 тэг гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За бөмбөлөгний дугаар 6. 1 тэг 6 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. За ингэснээр шилэн хоргоноос 1 тэг 6 2 1 тэг 6 2 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг энэ дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд та бүхэндээ баяр хүргэе. За өргөжлөлтөн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын азныг одоо тодруулах гэж байна. За шилэн хоргонд маань мөн тэгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлбэл тэгээс 9 хүртэлх тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгааг үзэгч та бүхэн харж байна. За эндээс мөн адилхан санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлөг тэгээс 9 хүртэлх циберүүд маань ямар ч та гарч ирэх магадлалтай. За 4 ижилхэн тгийн та 4 ижилхэн 9-ийн та гарч ирэхийг ч хинч үгүйсэхгүй. Тэгэхээр яг ямар 4 та бүгэлсэн үзэгч өнөөдөр аздан болохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. 4 ширхэг бөмбөлөө үзэгч та яг дараалалаар нь дөрвөлнгийн тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохиолдолд та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Одоо санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирж азнуудыг маань тодруулах байгаа юм аа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эхний бөмбөлөгний дугаар 9. За хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 9-ийн 2 удаа гарч ирлээ ямар тааж. 2-9 гарч ирсэн байна одоогийн байдлаар. За 3 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 9 3 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар за мөн 3 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Аз дагуулсан 4 дахь бөмбөлөгний маань дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За шилэн хоргоноос маань 9 3 3
9933 буюу 9933 гэсэн дугаар дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна шүү. Үзэгч та бүхэн яг энэ дараалалаар нь дөрвөн бөмбөлгөө зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа их гоё тоонод гарч ирсэн. За өргөжлөлтийн дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За шилэн хооргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий дараалсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа үзэгч та бүхэн маань харж байна. Нэг оронтой тоонууд маань яг 4 удаа давхцснаар шилэн хооргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон байна. За эндээс мөн адилхан санамсаргүйгээр дөрвөн бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та дөрвөлнгийн яг адилхан зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломжтой хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тавиад тоглох боломжтой. За харин тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох нь. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье дөрүүдийн хамгийн сүүлчийн тохирлыг явуулцгаая. Дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж дөрүүдийн 1-р зэргийн тохиолдол үзэгч та бүхэнд хүрч байна. За эхний бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг шилэн хооргоноос гарч ирлээ. Эхний бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна шилэн хооргоноос. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2, 1, 2 гэсэн 2 бөмбөлөг шилэн хооргоноос гарч ирсэн байгаа. Гурав дахь бөмбөлөгний дугаар 5. Гурав дахь бөмбөлөгний дугаар 5. Гурав дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бол за ингээд сүүлчийн бөмбөлөг буюу дөрөв дэх бөмбөлөг гарч ирлээ. Дөрөв дэх бөмбөлөгний маань дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За шилэн хооргоноос 1, 2, 5, тэг. 1, 2, 5 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг тус санамсаргүйгээр гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэнийхөө дөрвөн бөмбөлийг дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд яг дарааллынхаа дагуу шүү. Гэхдээ дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд дөрвдийгээ тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дөрвдийн 3, 2, 1-р зэргийн тоглолтод маань тун амжилттай явагдсан. Хэрвээ та бүхэн бөмбөлгнүүдэд яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол азтан болж байгаа гэсэн үг юм шүү. Та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлтөнд 50 сая төгрөгийн хонжиртой 6D тохирлыг одоо үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. За эхлээд мэдээ үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулах болно. Шилэн хооргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхийд 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцснаар шилэн хооргонд 60 ширхэг бөмбөлөг байрласан байна гэдгийг үзэгч та бүхэн хараад хянах боломжтой юм. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. 6 бөмбөлгийг үзэгч та бүхэн дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар азтан болох боломжтой юм. 6-ийн маань хувьд алалдаа хамгийн ихтэй 50 сая төгрөг хожих боломжтой байдаг бол хамгийн багадаа 1500 төгрөгийн урмын хонжир хожих бас магадлалтай байдаг юм. За яаж 1500 яаж 50 сая төгрөг хожих вэ гэхээр үзэгч та бүхэн дарааллынх нь хувьд 2 бөмбөлөг за урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг. За 5 бөмбөлөг тааж чадсан бол мэдээж сая 500,000 төгрөг хожих боломжтой. За харин зургуулын тааж чадсан тохиолдолд үзэгч та 50 сая төгрөг хожих боломжийг 6D тохирол маань та бүхэндээ олгодог юм а. Тэгэхээр үзэгч та бүхэн бас 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хожих магадлалтай учраас азтан болох боломжтой. За яг өнгөрсөн тохирол дээрээс алалаас нэг азтан тодорсон байсан. Азтан маань 15,000 төгрөг хоцсон байсан шүү. Яг өмнөх тохирол дээрээс 6D-гээс маань гэсэн байсан. Үзэгч та бүхэн бас манай үндэсний лотерейгийн Facebook хуудаснаас сайн хараарай. Бас азнууд маань хэрхэн аздан болсон талаараа бас туршлагаасаа ч үзэгч та бүхэндээ хуваалцсан байдаг юм шүү. За ингээд 6D тохирлоо явуулахад бэлэн боллоо. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хооргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх байрших болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 2. дугаар 2. 2 дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр тэг гэсэн 2 бөмбөлөг маань гарч ирсэн. Энэ 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 1500 төгрөг хожих эрхийн эзэн болж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 5.
бөмбөлөгний дугаар 5, 2, 1, 5 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирлээ. За ингээд 4 дахь бөмбөлөгний маань дугаар 4 дахь бөмбөлөгний дугаар 3, 53 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Энэхүү 4 бөмбөлийг 2 тэг 5 3 гэсэн дараалал нь тааж чадсан бол 150,000 төгрөгийн агстан болох боломжтой болж байгаа юм. За дараагийн бөмбөлөгний дугаар буюу 5 дахь бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 7. Зангууд аван бөмбөлийг урдаас нь дараалал нь таасан бол үзэгчлээ сая 500,000 төгрөг хожих боломжтой эзэн болж байгаа. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний дугаар буюу сүүлчийн бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос гарч ирсэн дараалал нь бөмбөлгнүүдийг танилцуулъя. 2, тэг, 5, 3, 7, 2. Давтаж хэлье. 2, тэг, 5, 3, 7, 2 гэсэн 6 бөмбөлөг санамсруугаар гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь бөмбөлгнүүдэд зөв тааж чадсан тохиолдолд 1,500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнгийг хожих боломжтой байсан юм. За магадгүй яг өмнөх тохирол дээр гүш манаас 15,000 төгрөг, 1,500 төгрөг, 150,000 төгрөгийн азтан тодроо бөөн баярлалаа сууж байгаа бол танд дахин баярыг хүргээд 6-д тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлөн 642 тоглолтыг одоо явуулгаал энэ бол мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тохирол болдог юм. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай. За ямар тохиолдолд 120 сая төгрөг хожиж болохыг үзэгч та бүхэндээ одоо танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэж та ойлгож байна. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг үзэгч та зургуулын дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. За харин бас дараагийн нэгэн боломж юу вэ гэхээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та нийтдээ 4, 5, 6 бөмбөлүүдийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг мөн энэхүү тоглолтноос авах боломжтой байдаг юм. За ингээд 642 тоглолтыг эхлүүлэх гэж байна. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдрийн мэдээж хамгийн сүүлчийн тоглолт байдаг. Сүүлчийн тэмээний ачааг хүнд эндээс магадгүй 10,000 төгрөгийн, 300,000 төгрөгийн, 12 сая төгрөгийн азнууд бас тодорч болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. За одоо шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байгаа 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Нэгээс 42 хүртэлх бөмбөлгнүүдээс нийтдээ 6 бөмбөлөг, үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 21 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 642-ийн маань хувьд одоо дараалал огт харгалзахгүйгээр бөмбөлгнүүдийг таах хэрэгтэй болдог. За 2 дахь бөмбөлөгний дугаар 40 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 40. 21, 40 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6, 642 тоглолтын маань бөмбөлгнүүдээр дараалал огт харгалзахгүйгээр таны тоглох хуудсан дээр таарч байвал таацсан болох боломжтой болдог. 4 дахь бөмбөлөгний дугаар 32 гэсэн бөмбөлөг байрласан байна. За мөн энэхүү бөмбөлөг таны бүгсэн 6 бөмбөлөгний хаанч байрлах боломжтой юм шүү. За 5 дахь бөмбөлөгний дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 31. За 5 бөмбөлөг гараад ирсэн байгаа. Ингээд 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөг буюу үндсэн 6 дахь бөмбөлөгний маань дугаар 12 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос тун амжилттайгаар гарч ирсэн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа 642 тохирлын бонус бөмбөлгийг харцгаая. Бонус бөмбөлөгний маань дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За бонус бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн 642 тохирлын үндсэн 6 бөмбөлгийг эхлээд танилцуулъя. За эхний бөмбөлөг 21, 40, 6, 32, 31, 12. За давтаж хэлье. 21, 40, 6,
32, 31, 12 гэсэн үндсэн 6 мөмлөг гарч ирсэн. Энэхүү 6 мөмлөгийг үзэгчдээ дараалал огт харгалзахгүйгээр зургуулынгийн тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтныг тодруулсан бонус бөмбөлөгний дугаар 10 гэсэн мөмлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн манай тоглолт тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ. 5 тоглолт маань бол тун амжилттай үзэгч та бүхэндээ хүрсэн байгаа. Мэдээж үзэгч та бүхэндээ бид 7 хоног бүрийн даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутанд ээлжид азтнуудаа тодруулахаар уулздаг байлээ. Дараагийн тохирол мэдээж баасан гаригийн 17 цаг 30 минутанд Icon цэгийн минь болон үндэсний шатрын албан ёсны хуудасаар хүрэх болно. Та бүхэн хэрвээ манай тоглолтоос бага зэргийн эргэлзээ дагаад өөрсдөө ирээд үзэх боломжтой байдаг юм шүү. Түүнээс гадна манай хөндлөнгийн багийнхан ажиглагчид маань бол байнга сууж азтнуудын маань азтнуудыг тодруулсан бөмбөлгнүүдийг бол байнга хяналтанд давж тоглолт хэрхэн өнөө шудраг явагдаж байгааг хэмжээдэг бас дуртхан зүйтэй гэж бодож байна. Ингээд өнөөдрийнхээ азтнуудыг хамтдаа үлгийдэн авсан өнөөдрийнхээ азтнуудыг хамтдаа тодруулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баасан гарагийн яг энэ цагтаа иргэн уулзлаа. Баяртай үзэгч та бүхэндээ амжилт хүсье.